Гэртээ сууснаас хойш би уртаа анхаарахаа байсан. Хүмүүс намайг энд байгааг анзаарахаа байсан. Надад За миний хувьд гэх юм бол би одоо өдрийнхаа бараг 100-ны 50-60%-ыг нь бол гадаа замын хөдөлгөөнд оролцож машиндаа өнгөрөөдөг. Тэгэхээр бас миний ганц эмзэгэлдэг юм нь юу вэ гэхээр би өөрөө эмэгтэй хүн, дээрээс нь ээж хүн учраас өглөөдөө оройдоо яг эд одоо нөгөө нэг хөдөлгөөн ихтэй үед бол байнгын одоо сургуулаас цэцэрлэгээс ч гэдэг юм уу хүүхдтэйгээ байнга машинд бас явдаг. Тэгээд яг энэнгээр дамжуулж би яг юу хэлэх гээд байна гэхээр ерөнхийдөө ингээд анзаарч хахад замын хөдөлгөөнд орж байгаа жолооч нарын дийлэх хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүдэд зөөдөг ч юм уу за ажлаа амжуулж байгаа юм шиг харагддаг. За тэнгууд нийгэмд өнөөдөр бол бухимдаж одоо стресстэх маш их зүйл байхаас гадна тэрний одоо нэг одоо чухал зүйл нь бол замын хөдөлгөөн болоод байгаа юм шиг надад анзаарагдсан. Тэгээд өдрийнхөө одоо дийлэх хувийн замын хөдөлгөөнд оролцож ич дээрээс нь одоо тэр их зүйлээс одоо бухимдал стрессийг миний хувьд бол аль болох одоо мэдрэхийг хүсдэггүй, өөрөө тайван байхыг хичээдэг. Гэхдээ надаас шалтгааллахгүй одоо юу гэдгийг хөндлөнгийн өөр бусад хүмүүсээс, өөр хүчин зүйлүүдээс шалтгаалж стрессэж, бухимдаж одоо янз янзын болох асуудлууд зөндөө их байдаг. Дээрээс нь хүүхэдтэйгээ одоо явж байгаа эцэг их одоо замын хөдөлгөөнд оролцож байхад та бүхэд маань хүүхдэд одоо битгий тийм сүргээр нөлөөлөөч гэж би бас хүсмээр байна. Ялангуяа хүүхэд бол ямарваа нэгэн зүйлийг бол шууд хүлээж авдаг учраас аль болох замын хөдөлгөөнд бөөндөө гоё соёлтой, эрэг дээрээс нь дүрмээрээ оролцохыг бол миний зүгээс залуучуудаа болон үе тэнгийнхандаа уриалмаар байна. Үлийг үсэгчин гэж боддог. Би ч гэсэн дураараа биш дүрмээрээ аянд баяртайгаар нийтэж байна. Дураараа биш ээ. Дүрмээрээ.